Монголчууд нийгэм журам давшин орсон номнууд. Боловсрол телевиз Мансуудар хэвлэлийн газар хамтран хөрөж байна. Хоёрдугаар зуун бол Монголын түүхэнд олон томоохон үйл явдал өрнөсөн зуун. Энэхүү нэвтрүүлэг нь 1924-өөс 1959 он хүртэл монголчууд социализмын хэмээн нэрлэгдэж суурийн иргэн шил амьдралд хүчтэйгэн орж ирсэн нүүдэлчин ард түмэн хувьсан өөрчлөлт эхлээд тавигдсан чухал үеийн нийгмийн байдлыг өгүүлэх болно. Нэвтрүүлгийн хамтрагч Мансуудар хэвлэлийн газар. Хувьсгал соёл бол феодалтай тэмцэх зэвсэг. Нэвтрүүлгийн энэ дугаарт анхны уран сайхны бүлгэн байгуулагдсан үеэс орон нутгуудад мэргэжлийн театр байгуулагдах түүхэн цаг үеийг хүртэлх жүжиг театрын урлагийн хөгжлийн талаар өгүүлнэ. Уран сайхны анхны бүлгэн. (1921 оны 10 дугаар сард Цэргийн дарга нарын сургуулийн дэргэд уран сайханчдын анхны бүлгэн байгуулагджээ. Энэ бүлгэмд Насанбат, Дэмэд, Буян нэмэх, комиссар Ловсон Содном, Сундуй нарын 20-од хүн мөн Цэргийн яамны нарийн бичгийн дарга Нацагдорж багтаж байжээ. Уг бүлгэмээс Гэсрийн туужийн Ан Дулам хааныг дарсан хэсгийг жүжиг болгохоор тогтож мөн ондоо багтаан Насанбатын Ан Дулам хаан зохиолоор тоглолт хийжээ. Уран сайхны энэ бүлгэм цэргийн доторх суртлын хулгыг шийж үжгээр хийх ажлыг улам мөрөгдөхийг чухалчилж байв. 1922 оны 2 дугаар сард Эвлийн төр цагийн төв хорооны гишүүд хуралдан соёлын хэргийг өөрсдөө үүсгэн хөгжүүлэх нь зүйтэй хэмээн шийдэж бүх Монголын хувьсгал залуучуудын Эвлийн жүжигийн хүрээлэн нэртэй бүлгэмийг байгуулжээ. Энэ бүлгэм юуны өмнө бичиг үсэггүй ард түмэнд ардын хувьсгалын ажил усыг таниулан ойлгуулж тэднийг тайзны урлагаар дамжуулан гэгээрүүлэн соёлжуулахад анхаарч тайзны урлагийн эх суурийг тавьснаар зогсохгүй уран зохиолын хөгжилдөж нөлөөлжээ. Бүлгэмийн улс төр уран сайхны хянагч Буян нэмэх жүжиг бол бодитоор үзүүлдэг, ойлгомжтой аргаар олонд үйлчилдэг онцлогтой бичиг үсэг үл мэдэх хүн жүжиг үзэх нь өгүүлэг уншихтай адил хэмээн үздэг байв. Анхны бүрэн хэмжээний жүжиг. Энэхүү уран сайхны бүлгэмийн анхны бүтээл нь хувьсгал яснаас хойш 8 сарын дараа Буян нэмхийн бичсэн ойрох цагийн товч түүх хэмээх хөгжмийн чимэглэлтэй ардын дууны аялгаугаар дуулдаг хэд хэдэн дуу бүхий 32 бүлэгтэй жүжиг байсан бөгөөд энэ жүжигийг Монголын анхны бүрэн хэмжээний жүжиг хэмээдэг. Энэ жүжиг Нар дом хэмээх Оросын цэнгэлд хүрээлэнд 1922 оны 3 дугаар сарын 28-нд анх тоглогджээ. Жүжигийн утга нь Манчжин улсын авилгач сайд Түшмэд Монголыг эрхэндээ байлгахын тулд хэрэгэм зэрэг шагнах зэргээр томоохон лам ноёдыг өрхтөн буй тухай байв. Үүнээс өмнө Монголд ийм төрлийн жүжиглэл байхгүй байсан тул хурсан овг үрийн хүмүүс их л олон бөгөөд сонирхон сайшаан талархжээ хэмээн Ураа сонины 1922 оны 16 дугаар дугаарт бичсэн байдаг. 1-7 хоногийн турш олонд үзүүлсэн энэ тоглолтын тухай Буян нэмэх Үнэн сонины 1935 оны 110 дугаар дугаарт нийтлүүлсэн тус улсын мандаж бадрахын чимэг болсон яруу сайхны гэрэл туяаг ийгүүлжээ гэсэн өгүүлэлтэй. Анхдугаар жүжигийн хаалганд шинхэн дэлгэрсэн сахилгаан гэрлүүд гийгүүлэн маш олон эрэгтэй эмэгтэй хүмүүс багтаж ядан чигсэлдэн орж өдий төдий морд гудамж зах зээлд хуралдаж байсан билээ. Байш нь баг бөгөөд 200 хүн дөнгөж багтмуу хэмээн бичиж байжээ. Ардын цэнгэлд хүрээлэн. Уран сайхны үед хэргийг идэвхтэй явуулахад зориулалтын байр хэрэгтэй байсан учраас 1925 оны хавар хүрээний өргөн чөлөөнд байсан өндөр хогийг зайлуулж олон түмний тусламж хандив суглаа гарган хөрөнгө цуглуулж ардын цэнгэл хүрээлэнгийн барилга барих ажлыг эхлүүлжээ. Уг барилгыг үндэсний загвартай болгохын тулд
гэр хэлбэртэй барихаар тогтож тухайн үед Улаанбаатарт ажиллаж байсан Иосиф Гэлета гэгч Машар хүнээр зураг төсөл гаргуулan Шадапу хэмээх орос хүнээр удирдуулж хятадуудаар бариулжээ. Энэхүү барилган дотроо ганц ч багнагүй, дотроос нь дээшээ харахад дээвэр нь оньсон заадал зүйдэлтэй мэд. Монгол гэрийн үн чим шиг харагддаг их гэр болсон гэж тэр үеийн уран бүтээлчид дурсдаг. Шинэ театрын барилга 30 м урт, 17 м өндөр, альж талаараа орчин үеийн барилга байв. Энэхүү театрт номын сан, ресторанч ажиллаж байжээ. Тайзны нүүрэнд дээшээс хөвгдөг том хөшиг оюулж, түүн дээр өвгөн хуурчин том наамал, бэлчиж байгаа мал сүрэг, байгалийн сайхныг дүрсэлсэн наамал, хурцонгийн хээ угуулсыг зөвлөлтийн мэрэгжилтэн зураач Померанцеваар хийлгсэн байна. Үзэгчдийн танхим нь хагас саран хэлбэртэй 2 давхар суудалтай бөгөөд нийт 1200 хүний суудалтай байжээ. Ардын сэнгэлт хүрээлэн буюу Бөмбөр ногоон 1927 оны 7 дугаар сарын 9-нд үзүүрийн нээлттэй хийж байжээ. Мэргэжлийн театр. (1920-ад оны дунд үеэс баруунтан зүүнтэн гэх мэтээр хуваагдж төр засгийн бодлого тогтворгүй болсон учраас сэнгэлт хүрээлэнгийн урын сангийн бодлогоч өөрчлөгдөж уран бүтээлийн чанар муудаж эхэлжээ. 1930 оны эхээр Монголд ирсэн ардын гэгэрүүд яамны сургагч Ефремов ардын сэнгэлт хүрээлэнгийн дарга тухайн үеийн сэхэднүүдийн нэг гомбожуу нартай хамтран сэнгэлт хүрээлэнгийн дэргэд нэг жилийн төр сургууль нээв. Анх сургууль албан газруудаас 20 дахин төвгүүдийг сонгон авч 1930 оны 9 дугаар сарын хурлын сэнгэлт хүрээлэн ба театрын ажлыг чанаржуулан байгуулах тухай тогтоолоор ардын сэнгэлт хүрээлэнг улсын төв театр болгон өөрчлөн байгуулж төр сургууль төгсгчдийг төсвөөс салинжуулан ажилуулах болж орлогын төлөвлөгөөтэй тамга тэмдэг өгөхий албан байгууллага болгосон байна. Төв театрын нээлтийг буян нэмхийн үнэн Шарвдоо гомбожуу нарын маргааш жүжгээр хийж байжээ. Төв театраас гадна 1932 оны үед Сэргийн театрын барилга баригдаж Сэргийн төв клуб байгуулагдав. Мөн 1934 онд залуучуудын соёлын ордны дэргэд залуучууд театр байгуулагдсан нь театрын урлагийн цаашлын хөгжилд чухал ач холбогдолтой алхам болсон ажээ. 1930-ад оны үе бол Монголын театр өсөж өндийсэн он жилүүд байсан бөгөөд насаг дөржийн бие биш учиртай 3 толгой Ши аюушийн Харс тамдин хатан долгор яг 18 Ядамсрынгийн цооштой хаалга намдгийн шин зам сүрэг чон зэрэг жүжгүүдээр театрын урын сан баяжив. Төв театр 1933 онд буян нэмхийн харанхуй засаг жүжгийг Гомбожов, Ефремов намдаг нарын найруулгаар тавьсан бөгөөд Ловсон дамдин тайз хувцсыг Померанцевын тусал цаатаагаар хийжээ. Мөн энэ үеэс эхлэн театр мэргэжлийн жүжигчид, зохиолч зэрэг үндэсний мэргэжилтнүүдтэй болсон юм. 1934 онд сайд нарын зөвлөлөөс үндэсний соёл урлагийг цааш төгжүүлэх тухай чухал тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг болох ардын гэгэрүүд яамнаас зарласан жүжигийн зохиолын уралдааны дүнд Жанжин Сүхбаатар болон хувьсгалын үзэл санаагаар сэргэн босч ялалтад хүрсэн ард түмний тухай нэлээд дэлгэрэнгүй үзүүлсэн буян нэмхийн Эрдэнэт Соёмбын эзэн Эрэлхэг Жанжин Сүхбаатар, Ядамсрынгийн Халахын хүү, Ши аюушийн Монгол хүү жүжгүүд гарчээ. Энэ үеийн жүжгүүдээс учиртай 3 толгой Харс дамдин хатан долгор жүжгүүд онцгой амжилттай болсон юм. Цаг үеийн захиалга тохируулсан уран бүтээл бодлого болсон үе. Дэлхийн 2 дугаар дайны үе буюу 1940-од онд эх орон сэдвтэй тэр тусмаа зөвлөлтийн ард түмнийг магтан дуулсан бүтээл шаардлагатай болж ирлээ. Ийм учраас тухайн үед ихэд нэрэл гарч манай сонин хэвлэлд нийтлэгдэж радиогоор уншигдаж байсан Константин Симоновын Орос хүмүүс намайг хүлээ Оросын асуудал жүжгүүд оюуны орчуулгаар тавигдав. Зөвлөлтийн улаан аримд туслах хөдөлгөөн
орон даяар эрчимтэй өрнөж байсан цаг үед үг сэдвийг театрын уран бүтээлд заавал тусгах ёстой болсон тул Оёдвийн миний баясгалан жүжигийг 1944 онд сегментийн найруулгаар тавьсан байна. Энэ үеэс театрын бүтээлийн гол сэдв нь дээрх сэдвүүд болж уран бүтээлийн чанар сулрах хандлагатай болсон юм. Дэлхийн 2 дугаар дайны дараах үед Энх цагийн бүтээн байгуулалт хамтж үзэл санаа гэсэн суртал ухуулгын шинжтэй бүтээлүүд ноёлох болов. Уран бүтээл тавигдах нийгмийн захиалга дахин өөрчлөгдөж, шин залуу ажилчин, малчин, тариаланч, сэхэдний дүр шаардагдаж ирлээ. Манай зохиолч уран бүтээлчид цаг үеийн энэ шаардлагад хараахан бэлэн биш байсан учраас дахин зөвлөлтийн зохиолчдын бүтээлд хандхаас өөр аргагүй болж оюуны орчуулсан Корнельчукийн Платон Кричи тэмээх жүжигийг 1947 онд тавьсан байна. 1947 оны 1-р сарын 9-нд Монгол Ардын Хувьсгал намын төв хорооноос улсын драматик театрын гарган үзүүлэх жүжигүүдийн төлөвлөгөө ба уран бүтээлийн байдал түүнийг сайжруулах арга хэмжээний тухай тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоол нь Зөв Толгойд улсын бүх холбоотын коммунист намын төв хорооноос гаргасан тогтоолын хуулбар байлаа. Энэ тогтоолын дагуу урын сангийн бодлого өөрчлөгдөж, үлгэр түүхийн сэдвээс бүрмөсөн холдож, шин цагийн хүний дүр төрхийг харуулсан жүжиг бий болох шаардлага гарч, Оёдвийн зам жүжигийг 1947 онд тавьжээ. Энэ жүжигээр нь Оёдовт төрийн шагнал олгосон байна. Орон нутагт мэргэжлийн театрууд байгуулав. 1940-оос 1950-ад онд Монголын театрын урлаг хөдөө орон нутагт өргөжиж эхэллээ. 1946 онд орон нутгийн ууган театр болох Дорнод аймгийн хөгжим драмын театр, 1948 онд Хүүхэлдэйн театр, 1950 онд Хүүхдийн төв театр, Ховд аймгийн хөгжим драмын театр, 1956 онд Баян-Улгийн аймагт хөгжим драмын театр байгуулагдсан энэ он жилүүд бол манай оронд уран сайхны соёлын байгууллагууд төлөвшин тогтож, бусад салбаруудын нэгэн адил хөгжлийнхөө шинэ шатанд шилжин орсон үе юм.